Тийм шүү. Латин бичиж. Тэгээд эргэлээд яг бүр өнөө латин үсгээ эрчимтэй хэрэгжсэн чинь жилийн дараа гинт одоо улс төрийн нөгөө юугаар хэрэл орос улсын хэрэл үсгээ явах тагтаад гараад л ингээд үнэндээ бол энэ чинь 41 онд хэрэл үсгээ авах үнэн сони хүртэл тийм нэг тий байсан. Тэгээд номнууд байдаг юм бас. Тийм ба. Тэгээд энд бол дараа нь бол яг одоо хэрэлшиг байна үнэндээ бол 41 онд яасан боловч дэлхийн 2 дугаар дан энэ олон юм ингээд завдахгүй байсаар угаад 45 оноос яваад тэгээд хос бичгээрэн өстой зүтгээ 50 он гэхтэл нэг яг жигдэрсэн юм штэ. Тийм баг. Монгол хүн Монгол хилэн өөрийн уг гарлаар нь үгэн таних. Монгол хэлнийхээ яруу тансаг баялаг найруулгыг суралцах. Үеийн монголчуудын юу бодож юу ухаард бичснийг үзэх. Энэ бүх юм л энэ бичиг үсэгт байгаа. Нөгөө талаас бол Монгол хүн бол дэлхийд өөр энэ бичиг үсгийг хэрэгжиж байгаа. Ганцхан өөрөө 1000 жил аваад явчихсан энэ бичиг үсгээ өнөөдөр өөрөө бид хэрэглэхгүй цаашаа гэдэг маань одоо бид тусгаар улс бишээ гэдэгт л адилхан л сонсогдсон шүү дээ. Ийм л там гам шиг байна да тийм ээ. Гэтэ энэ цаг үе одоо эргээд засагдах магадгүй жаахан олон жил алдсан ч гэсэн монголчууд хэрэг бичиг үстэй айлтаа хөгдөд явах үстэй гэж бодож байна. Монгол хүн болгонд нэг монголоо гэсэн эх оронч үндэсний үзэл мэдрэмж байгаа бол энэ үндэсний бичиг үсгийг сурч мэдэх байл мэдэндээ. Энэ бахархал сэтгэлийг олон хөгжөөж өгөх хэрэгтэй байна. Хөгжүүлж өгөх хэрэгтэй байна. Тийм шүү дээ. Ингэж ойлгож байна. Би монгол хүн гэж зүгээр хоосон зээжэлдээд яхав. Би монгол хүн гээд монгол үчгээр сайхан төв татчихдаг байгаад тэгж хэлэлдээ. Ядаж тийм үү? За энэ мэтчлэнгээр ярилцвал одоо бид нэрээ төгсгөлгүй урд үргэлжилнэ. Тэгэхээр нэгэнтээ бид одоо нэвтрүүлгийг жаргаах гэж байна. Нэгэнтээ боржигэн жидан нацагд орж манай Монголын бас маш эртний улсаа гэж бахархаж үзсэн байдаг. Үнэхээр багшаа хэлж байгаагаар бол тэр 6 дугаар зуунаас эхлээд энэ бүчиг үсэг байсан юм бол, энэ өв соёл байсан юм бол, энэ амьд монгол хэл байсан юм бол Монгол улсын түүхэнд энэ бичиг маань тодмор том зайтай хэвээрээ байх болно гэдэг ойдэр гэтгэн сэтгэлийг хэлснээр нэвтрүүлгийн жаргая гэж бодож байна. Багшигаа урт удаанаас Монгол бичгийн түгээн дэлгэрүүлэх үйлстэй энэ төр зэсэг таануулж ард түмэн дайн сурталж хэлж энэ агуу бичиг соёлын тухайд бол нэгэн марны хүчин өргөн зүтгэх болтойгоо ирүүлийн хүртнээс сайн сайхан бүхнийг хүсээрэй багшаа. Баярлалаа. Баярлалаа. Монгол Улсын хөтөлбөр маань энэхэн зурж жаргаж байна үзэгчтэй дараагийн дугаар хүртэл баяртай.